Хорийн эрдэмт Баатар та алдар нэр буудал суул гэр бүлийн талаар айлдана уу? Хөрсталтан дэлхийд хүмүүн олон зондоо хаврын ихэн сардан заларч ирсэн түүхтэй билээ. Хүмүүн зон олны үйл хөдлөл ариутгахын цагт өнөө нартад дахин заларсан түүхтэй билээ. Эрт өрд цагт эргэх олон хаврын дэртэд эгэлгүй олон үрсийн эдэ ундаа элбэгшиж эдэж уух эрдэмдээ үрс шамдан байх цагт энэ хөрстийн үйлэнд шогшиж ихсэн түүхтэй. Хан тэнгэрийн гурван хүчиж игүүртнийн хөлөглөөд хурамст тэнгэрийг дамнан дүүлнэсч хөрст алтан дэлхийн лус твэр гүйдэлэн шогшиж өнөө энэхэн нартад оршиж буй билээ. Надад тэнгэр огторгүй ирэхс нар зарны өвгөд бүхний сургаалд ор хүмүүжээд энэхэн замбадан онгод болон хөглөгдөөд ил гарагтан үрс та бүхэнтэй хөөрөлдөн байна. Нэрийн соёлхог тэргэн гоёлдон дал жигүүртний өдийг ариунтай залж энгүй тансаг жигүүртний эд бүхнийг эдэлж хэрэглэх уйга чигтгсэн буйзаа. Толгуур болсон зоон уруундаа тасын гурван толгойд чимэг нэгийг үүрч хэмэр сүлтийг минь дэтгсэн бүсээ хосгүй лууны ховор арьсаар хийсэн буйзаа. Өвгөн миний эдэлсэн зэр зэвсгүүд өнөө нартад үзэгдэх нь юу л бол. Гурван ном сумыг хавсруулан хийсэн гурван их дайныг туулж гарсан эд юмсан таван гүжиднийг нийлүүлж зэхүүлсэн тонилгоч нэгэн ташууртай билээ. Аратан амьдтын хүчийг шингээж урлсан арьсан бамбай нэгийг эдэлсэндээ хөрс усыг холбогч матрын арьсан бамбайгаан хөнөөлт дайны талбарт багтаж нэгэн явлаа. Хөрст алтан дэлхийн хүмүүн зон олонтойгон хүслийн дүүргэж үйлсийн дэлгэрүүлж явахдаа нарны их шидтэй, нарны их эвэлтэй, наран удмын 19 түвийн гүнжийг хатнараа залж гэргийгэн болгож авсан билээ. 8 сайхан үрсийн ижия болцоож нарт хорвоо хамтдаа туулсан билээ. Ноён суухаттай 8 үрс минь өдгөө лус, дайн, номтын их тэнгэрүүдэд оршин буйда үрс минь. Устун дайснаа тандхан их ухаанаар эдэ ундааны эрчим шид үнрээр нь идэх хоолных нь амт чанараар дайснаа танин энэ цагийн үрсийн эдэж буй хоол хүнс нь ээдээ хүнс гэж хэлэхэд хэцүү харагдах юм. Өвгөд бидний хэрэгэлсэн эдэ ундаа нь өлдсөн биеийн чадал тэнхийг нэмээд өгөх өнгөнгийн эрчимтэй, шимтэй, огтой ингүй сайхан эдэ бодог хүртэн байж энэхэн алдан махан биеийн тэнхээжүүлж явлаа. Хонзонт дайн тулаанд хідэнтэй байлдахтай ховлог хорийн шидийг ашигласан буй. Хорлонт дайн тулаанд хүнс хоолыг ашиглан хосгүй хүчит хорийн ухаанаар тулалдсан буй. Өвгөн миний гаргууд үйл болбоос баян тансаг эдэ ундаа гарбжуулж бал буран мэт дэлгэрүүлэн элбэгшүүлж багагүй ихээр дүрийг нь хувирхан өөрчилж бартард нартын үрсэд өнөө цагийг хүртэл бардам нэгэн оршиж үйл хэрэгээ дүүргэн байж уг сургаалan айлдан байж оршин за үрсэн минь. Дан дулаанд шархадлаа хэмээн ухвас дөрвөн олон төрлийн эдэ ундаага дороодсон махан биедээ наан дүрхэж домног хүртэж хүч тамирын сэлбэж явлаа. Ан амтны эдэ шүүсээс эхлээд амсаж хүртэх ундаа эдэ бүхнийг амтаж болох цэцэг навч ургамал бүрийг ариун олноор ашиглаж хэрэглэж байж алдамахан бие дитгэн тэнхээжүүлж аливаа шарх бэртлээ анагааж явлаа үрсэн минь. Аминд тулсан амин чанар мөхсцэн үед амтад эдэ ундаага тааруулан хүртэж аглаг нартынхан дайн тулаанд оршин байж тэнхээ тамираа сэлдэн байж л явлаа да үрс. Эдэж буй бүхнийхээ тунган тарвбас хоол болгосуга. Эдэ ундааныхаа тунган хэтрүүлбэс хорн болох буйзаа. Амтаж хүртэж тамшаалах эдэ ундааныхаа амин хүч мөн чанар шинж чанар бүхнийг алдалгүй таньж эндэлгүй мэджил явлаа. Эдэлж хэрэглэж хүрдэг зүйлсээ мэдэхгүй бол энэ нартад юу эдэлж хэрэглэхээ тунгаан үзэж эдэлж хэрэглийн учгаа оюундан гэлэхгүй бол
Та нар юу гэдэж юунд хордон буугаа мэдэх үү? Тэрл мэрэгэн ухааныг эдээ ундааны ухаан гэхсүгэ. Эдээ ундаагаар хүний махан биеийг засч болно, залж болно, залруулж болно. Эдээ ундаагаар эрдэнэт хүнийг энэ дэлхийгээс мордуулж нэгэн болгосугай. Нэгдэж буй би болгож буй эдээ ундаа бүхнээ ямар зүйл дээр ямар зүйлийг нэмбэс эсвэл ямар эдээ ундаан дангаар оршвол энэ нарт ертөнцид эрчмийг тогтоон барьж буйг эргэцүүлэн ажиж таньж мэдсний үндэстэй элэгдэж мохох махан биеийн тамирт дэмтэй бөгөөд хортойг нь ялгаж нэгэн үзэгсэвэ. Саруул дэлхийд орших үрсийн махан бид сайн эрчимч дутагдана, сар эрчимч дутагдана. Дутаж буй эрчмүүдээ хүснээс нөхөж буйгаа хооллож байна гэж үрс айлдаад байгаа нь тэр. Үрс та нар хооллож байхдаа ямар эрчим дутагдаж буйгаа үл тунгаах юм? Ямар эрчим илүүдж буйгаач үл мэдэх юм? Үрс та нарын инэл ходоод гэдс болвоос үе олон эрчмийг өөрөө өөртөө боловсруулж хаан юу гэвэчха тунгааж мэддэг эрхтэн шүү. Үрс та бүхэн өөрийн махан биедээ ямар эрчим дутаж буугаан таньж мэд. Хүний махан биеийн хүрдмөр эрчим бүхнийг хурааж махан биеийг бүрхэж эрүүл саруул оршихтон дэм тусыг хүргэдэг юм. Дэм тус болж тамир тэнхэгдэт хэрчим нь дэгэж дэрвэн байх биедээ дутаад ирэхээр өвчин хэмээх нь үүсч нэгэн болгосугай. Өөрийн махан биеийн өвчин зовлон уюутж тамирцсан биеийн хүч чадлыг тэтгэхийн их үндэстээр хүмүүн бүр хооллож ундаалж эдэж буйд нь уучхан оршин. Үрс та нар өөрийн махан биеийн хаан аль эдэсэд ямар эрчим дутаж буйг хамгийн түрүүнд таньж мэдэх хэрэгтэй. Харин түүний дараа ямар зүйлсээс аль эрчмийг хурааж болох нь бас тань. Хурааж авч болох эрчим бүхнээ хүмүүн биедээ хэрхэн шингээх эцэст нь тунгаа. Энэ гурав байгтал үрс та нар эгэл махан биедээ дутагдсан буй эдээ ундаа хоол хүнснээс гадна илүүдэх эрчим хүнсээ хүртэл ялгаж сурнан буйзаа. Эдээ ундаа бүхэн эрчимтэй буй эрчмийн их үйлээр хор бүхнийг ялгаруулж шүүж нэгэн ууршуулж нэгэн болдог юм. Эдээ ундаад буй хорын эрчмийг эрмэн хүчит сайн эрчмээр бутна ирэхэд хорын эрчим сарин алга болдог юм. Бутан эргүүлж байж хар муу эрчим нь бузар хоромж сарниж алга болдог юм. Энэ сарниулахын тулд үрс өнөө цагт эдэж ууж буй эдээ ундаа хүнсээ алтан нарантай 3 тан дэлгэж нар зөв 3 тан эргүүлэх хэрэгтэй. Хүртсэн эдээ ундаа бүрийн минь хармуу бүхэн харун байж одтугай. Хүртсэн эдээ ундаа бүхний минь хор юун уушин байж дэгддэг бай. Эдэж уух эдээ ундаа бүхэн минь илчид сайхан эрчмээр дүүрэн байх болтугай. Эдэж буй эдээ ундаа бүхэн минь эрмүүн сайхан бид минь шим тэжээл болгосгой гэд хүртэж бай. Ингэж хүртснээр эдээ ундааныхаа сар муу эрчмийг зайлуулж нэгэн болно. Элчид улаан галын их хүчээр эдээ ундаагаар ариулж бас болно. Галтай цогтой хүчтэй махан биесийн галын эрчмийг ариун ихээр ялгаруулж далгүүн биеийг чинь гундан байх хорыг галын эрчмээрээ сарниулж нэгэн өгөх буйзаа. Эдэж буй эдээ ундаа чинь ус үгүйгээр хэрхэвч бүтэж бий болж дээлдэггүй юм. Хүртэж буй эдээнд тэн аршаан арвин буй. Тэгэхэр үрс аршаанаар дамнуулаад аршааныг амьлуулаад аршааныг эрчимжүүлээд аливаа хорыг салгаж уусхан урсгаж болно. Аршаанаар эдээний хорыг ин зайлуулахад амин хүчээр аршаанаа амьлуул. Дараа нь галын эрчмээр аршаанаа хүчжүүл, эрчимжүүл. Амилсан аршаанаа эдээнийхэн дэргэд тавь. Аль эсвэл дээрээс нь хийж хойлжиж болно. Эрчимтэй аршаанаа хажууд нь тавилаа гэхэд эгэлгүй хүчит оюун бодлын эрчээр элдв хорыг амтай аршаан рууган татаж аршаандан шингэх үсийг дүүрэг.
Хорийг өөртөө шингээж авсан аршаанан хөрс шорондоо зацалгүй шингээх хэрэгтэй. Эдээ ундааны дээр аршаан хийж буй очих нь хорийг саарамгжуулж хүчийг нь дарж буй хэрэг юм. Хамгийн сайн ангааж идэх ундаа бол далай цагаан суу. Эрчимд ихт аршаан нь болоо. Хүний махан биеийг өвчин зовлон бүрээс нь холдуулж ангааж чадах энэ хоёр л байна. Ангаахын хүчит домчин удмын үрс бол аль хэдүүдээр хүний өвчин эмгэгийг ангааж идгэж болохыг сайн мэддэг юм. Махан биеийн эдис бүхэнд хүрч чаддаг нь марга хэмгүй энэ эрчимд аршаан нь. Махан биед дутгаж буй эрчим бүхнийг нөхөж дүүргэдэг нь далай цагаан юм. Үрс та нар махан биетэй нартад төрөөд ихийн сайхан далай цагаанаар ундасдаг. Их хүний энэ ариухан шим тундаа эгэл махан биеийг чинь тэнхээжүүлж хүч чадлыг нь нэмэгдүүлэн ухаан дор хүртэгдэж байдаг үйл юм да үрсэмэн. Энэ бол эрчмийн их зохиолдолгоод эрчмийн бас харшилтанд үйл хэрэг юм. Балчир үрс та нар энэ махан биедээ махнаас авах эрчмийг авчихлаа гэж ухъя. Атал дараа нь өмнөхөөс илүү их эрчимтэй махыг нэмээд энэ махан биедэн оруулахаар эдээ шүүсээс авах эрчим илүүдэж эхэлдэг. Ингэж махан биед эрчим илүүдвэл зохиолдолгоо нь алдагдаж умартагдаж эхэлнэ. Тэгэхээр үрс та нар махыг идлээ гэхнээ араас нь далай цагаан сүгэн хүртэж бай. Аяга дагшихныг ч гэсэн амжаад хүртэх хэрэгтэй. Аруул цагаан эдээг хүртэж бас болно. Эсвэл махан биеэрийн хөдөлмөрлөж, хөдөлж, биедээ хурсан шүүсийн эрчмийг сарниулж болно. Баян ханга байгаль дэлхийдэн гараад баруун зүнгүй алхан явж болно одоо. Ингэж хэмээж үрс та нарын махан биес илүү л эрчим задарчих гадаг шалдаг юм. Элэр гэвэл эдэж ууж буй зүйлээр нь дайтна. Далдуур гэвэл хөртөж буй эдээ ундааг нь дэндүү олон янзаар хувиргаж болно. Хэдий дагштай аршаа мэт байлаач хэд хэдэн янзын эрчмүүдийг сүлэн байж хорлон эрчмүүдийг нээлүүлэн нэгдүүлж дэрэгдэг дагштай аршаанд шингээгээд дарангуй дайсантай хүртүүлээ. Эсвэл дуулуургүй биеийнх нь эн тент наагаад махан биеийнх нь эргэн тойронд тавиад махчин дайснаа дарж явсан түүхтэй. Мунхаг үйлсийг нь зайлуулж явсан удаатай. Эдээ ундаанаас гарч буй өнөр амтаар нь илүү санаатнуудыг нь эдээ ундаанд нь шунуулж, эдээ идэх хүслийг нь өдөөж, донтуулж, уг эдээ ундаанаас хараад нэгэн болгож, улам бүр хортой эдээнд шунуулан баж, урагшгүй атгаг дайснаа намнаж, номхруулж, хорлож, хордуулж нэгэн явсан түүхтэй үрсэмэн. Элэр дайдахтай адилхан дайтнаа. Далдуур нь муу эрчимд эдээг оршоогоод үнрээр нь хомхоо сэтгэлд нь цугларын шавхад зэр зэвсгээ хороож устгаж явсан түүхтэй. Та ямар үлийг дүүргэж номтын тэнгэрийн 33 баатрыг нэг болсон бэ? Хүмүүн биедээ хураасан ухаанаар хөхө тэнгэрийн олон дайныг давж гарсан. Хөрс даалтан дэлхий хорвоо ертөнцөд дайны халуун зүрхийг омог бардам зохилуулж дайн дэлхийн ард түмний өстөн дайснуудад харамуй зүйлсийг хэрхэн дардгийг мэдрүүлж дайны халуун голомтод дурлцсан алсах галд махан бие хөхө тэнгэртэн өргсөн түүхтэй. Эдээ ундаг махан биетэй хүртэн шингээж эхбэр тэнхээ тамирыг сэлбэхээс гадна хорлонд дайны их ухаанд ашиглаж болохыг хөнөөлт олон хор болгож хувиргаж болохыг хүртэж буй эдээ ундаа хортой байж мэдхийг хүмүүн олонд таны усны их гавьянд номтын их 33 баатар ирсийн нэг нь болж хөхө тэнгэрт гарсан түүхтэй бойзаа. Аяа энэ цагт үрс та нар амтлагч хэмээх нэртэй алда биеийн хорыг амаа олохгүй хүртэж байна. Хийдэ хар ундааг дээдэлж хүмүүн бие хийгэр дүүртэл ясан бие хийгэр задартал яггүй ихэр хүртэж байх юм. Хүртэж буй эдээ ундааныхан хоол хор хоёрын ялгааг хар. Өнөө цагт эдэж буй зүйлсээс өөрийн бие чинь ариунтай хамаарч
өвчин эмгэг гэж зүйлсээр нь ороолгон байх юм. Өнөө цагта үрс та нарыг өвтөж зовоож буй бүхэн чинь өөрийн тань хүртэж буй зүйлээс өчнөн ихээр хамаарна буй за. Өвгөд бид нарт хорвоо дэлхийд дулааны зуны цэцэг царуудаа далай цагаан эдээ ундагаан хүртэж дэлгэрч нэгэн дэлбэлж нэгэн явсан юмсан. Өвлийн хүйтэн саруудаа их биш бага багаар цөөнөр эдээ шүүсийг зэхэж хүртэж явсан билээ. Иймээс үрс та нар хэзээ ямар үед алтан наран хаана мандаж байхад аль эдээ ундаг хэрэглэхээ нэг тунгаа. Та нар нэгэнтэй хоолыг мянгантай идвэл танхил махан би чинь яаж тарамдахыг хар. Та нарын өнөө цагт идэх эдээ ундаа чинь хоол хэмээх нэрнээсээ илүүтэй хор хэмээх нэрэндээ илүү цогцсон буй. Өнөө цагт үрс та нар албабийнхэн хөх их сэрхийг араатны хүчээр дарж нэгэн байна. Амтаж хүртэх эдээ ундааган тохируулж нэгэн байхгүй бол та үрсийн энэл махан бөмбөлөө чинь зовлон хэмээхийн үүрэн болж өвчин хэмээхийн боолн болохсовгүй. Энэ бүхнийг тунгааж үрс та нар эрчимд цагаан эдээгийн идэж вэ. Далай цагаан ундагаан ууж вэ. Тоног үрс та нарын махан бид юу л дутагдана вэ? Цагаан эдэл дутагдж байна. Юу л илүүдэн вэ? Хорт эдэл илүүдж байна. Гурудма бүрэн бүтэн авч үлдээ гэвэл үрс та нар өөрсдөө эдэж ууж буй эдээ ундааныхаа хорыг гитэлгэж эдэж ууж буй эдээ ундааныхаа эрчим шимийг тааруулж нэгэн байцгаадаа.